артист наймын Жагице буюу артист Жагице маань бидэнтэй ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. За зочны студид орж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. За яашаа суугаад Тогтоо суугаарай. Чигчээ зүгээд микрофон өөртөө тааруулаад тэ бүгдээр ярилцсанаа. За чивчээ зүчих. За өглөөний мэнд сайхан амарсан уу? За өглөөний мэнд сайхан амарлаа. За өглөө мик жоохон Мик өөртөө жоохон ортолж. За. Очиж болно. За. За. За өглөөг хэрэг эхлүүлээ дээ. За өглөөг ер нь бол цагаагаар иртаат болооч тэр юм уу ер нь жоохон ноцоорж одоо юу гэдэг Назарлалтын байдалтай эхлүүллээ. Тэгээд ямар ч байсан одоо энэ кофег уугаад гой сэргэж байна. За бид нэр таныг ямар ч үзэгчтэй зараас танилцуулсан. Тийм болохоор өөрийгөө бас гоё илүү дэлгэрэнгүй гоё танилцуулаач. За наг жаргал сайхан гэдэг. За би соёл урлагийн сургуулийг 2021 онд жүжигчин мэргэжлэр төгссөн. Тэгээд одоо яг жүжигчнийхээ мэргэжлэр бас хөгжим бас хийж байгаа. Тэгээд хөгжим хийгээд бас 2 жил мэл бас болж байгаа. Одоо дуу сонирхоод гэх юм уу. Тэгээд ер нь бол одоо энэ мэргэжилтэйгээ бас хослуулаад айл болох уран бүтээлээ ингээд зогсохгүйгээр хийгээ явахыг хүсдэг. Ер нь сүүлийн үед уран бүтээл болон амьдралын хувьд бас Жагизе ямар үе дээр ер нь явж байгааг гэж харж байна. Яг одоогийн хувьд за ер нь бол уран бүтээлч талаас гэсэн үг. Уран бүтээлч талаас бол яг одоо нэг 100%-аас за нэг 20% явж байгаа юм уу? Ер нь бол тэг яг 20% дээр явж байгаа гэж бодож байгаа. Ер нь бол одоо миний мэрэгжил чинь угаасаа насаараа суралцж явдаг мэрэгжил учраас ер нь бол насаараа суралцсан, насаараа тэгэл хөгжин. Тийм учраас ер нь их тэгж за би одоо ер нь бол болчих шүү ч юм уу те тэгж бол хизээч боддгоо. Хүү ер нь би одоо л болчлоо гэхээр жоохон буруудаад эхэлдэг юм шиг санагдаад идэг шүү дээ. Тийм бах ер нь тэгж анзаарагддаг л ах. Тэгээ яг тухайн өөртөө одоо болоогүй ч гэсэн болцсон юм шиг харагдах бас үед бас байдаг л ах. Үлгэр жишээ авдаг хүмүүс хийх юм байдаг. Үлгэр жишээ гэвэл за мэдээж тэгэл одоо Монголоос л гоё ярина шүү дээ. Монгол улстай төрж өссөн юм чинь тэгээд Ариун Бямб би ч нэг юм Ариун Бямб ах шүү дээ. Тийм жүжигч Ариун Бямб ахаас бас одоо айгуу гоё үлгэр дуурайлаа авдаг. Тэгээд мэдээж бас одоо эсрэг дүр гэдэг зүйлд би амар дуртай. Тэгээд жүжигчнийхээ хувьд ч тэр юм уу эсрэг дүрийг бүтээх ч юм уу одоо аз завшаан тохиогоо нэг гоё киноны бас нэг гоё эсрэг дүр дээр тоглох юмсан гэж нэг бодож явдаг. Тэгээд жүжигчний одоо нэг дипломынхаа ажлыг би одоо эсрэг дүр дээр ажиллах жүжигчний арга ажиллагаа Монгол Саардын жүжигчин одоо Дамчаагаа жишээн дээр ч юм уу тэгж хамгаалж байсан. Тэгэхээр бас ер нь эсрэг дүрийг илүү их гоё бүтээх юмсан гэж боддог. За тэгвэл ер нь жүжигчин дээрээс нь артист ингээд хоёр төлөвийг нь хослуулаад явж байгаа. Ер нь яг хизэнээс та би жүжигчин болох юм байна. Тэгээ би энэ урлагаар л ер нь явах хэрэгтэй хүн юм байна гэсэн бодлоо өөртөө авч ирсэн байна. Хүүхд байхасаа юм даа ер нь яг ингээл хэлд ороод баг одоо нөө юм үзэж хараалтай багасаа яг нэг багах чинь нөө нэг манай хошин урлагийн продакшнууд айгүй лаг байсан. Тэрнээс л ер нь манай үеийнхэн баг тийм баха. Бүгд л яг тий багасаа нөө нэг хошин урлагийн хүмүүсийг үзэж өсөө. За би урлагийн болох юм байна гэдэг чиглэлээ магадгүй тухайд олж авч ирсэн баха. Тэгэл ер нь одоо нөө амби боё гэдэг шиг яг тэр мундаг хүмүүсээс л ер нь үзээд за би чи ер нь урлагийн хүн жүжигчин болох юм байна гэж бодсон. Тэгээд 10 жилд байхдаа бол тэгэл ер нь одоо дуу бүжиг гээл би ч нөөний эхлээд аюу гой сурдаг те хичээл хийдэг ангийнхаа дарга марга тэгэл олимпиадад оролцдог аюу хичээлсэн хүн байлаа. Тэгээд ер нь жоохон ингээ нас нь ингээл яваал 3 4 дугаар ангид орж эхлэв. За би нэг юм өөрхөө дуулдаг ч юм уу гэдгээ нэг юм багаар ямар ч цолгоо биш юм байна гэдгээ мэдээл. За ямар ч хөдөлгөөний өвсөл бол байгаа юм байна гэдгээ мэдээл. Тэгэл бас ангийнхаа ер нь урлагийн үйлдвэрүүдийг төгсөх хүртлээр бас чадан яадан авч гарсан. Тэгээд ер нь бол яг гэрийнхэн маань тухайн үед жоохон зөвшөөрөхгүй байсан. Урлагийн яах гээд байгаа юм гээл. Юу болж долоох юм гээл. Тэгдэг байсан шүү дээ. Тэгээд би ч нөө зөрсөөр байгаа л тэгээд зүггүй би заавал урлагийн болно гэсээр хагаад ер нь зөрж тэгээд
Одоо харамсахгүй тий. Төө хизээч харамсахгүй. Тэгээ би бол айгүй зөв сонголт хийсэн гэж боддог шүү дээ. Тий. Одоос нэг чамайг олон хүн бас нэг Gangbang гангаатай хамтарсан бүтээлүүдээр бас нэлээд мэддэг байх тий. Тэгээ энэ хамтын ажиллагаа юу анх хэрхэн яаж эхэлж исэн бэ? Гангаатай юу? Гангаа битэр чинь Суйс байхад би одоод курс нээсэн. Гангаа чинь дээд курс. Тэгээд битэр чинь яг ах トゥ хоёр байлаа шүү дээ. Тэгээд тийм байж байгаад ер нь 2 3 дугаар курстэй одоо нэг дээд курс ингээл нэг юм ялгаатай зөрүү гардаг байсан ч гэлээ 3 дугаар курст ер нь одоо нэг юм азтай ч юм уу гойж одоо тохиолдлоор ч юм уу бид хоёр найзууд болцсон байхгүй. Тэгээ найзууд болоод за хоёлаа найзлыг л гангаад гисэн. Тэгээ за тэгэх найзлыг хөгшин андаа гэл шууд явсан. Тэгэл тэр цагаас хойш ер нь одоо баг хэддэгчлээ юм бэ? Бас олон жил болж байна. Тэгэл бид хоёр ер нь Суйст байхдаа л ах トゥ хоёр байжгаад тэгээд найзууд болсон. Тэгээд ер нь бол сүүлийн олон жил тэгэл хамтдаа уран бүтээлд нь оролцоод туслах юмд нь туслаад бие биендээ туслаад айгуу гоё. Яг юм уран бүтээлч одоо хамтарч юм хийдэг гэхээс илүү нөхөрлөл найз гэдэг утгаараа бас ер нь илүү дотно гэсэн үг. Тий. Тэгвэл гангаа хоёрын плюс гэдэг байдаг штэ. Тий. Одоо плюс гэдэг нь жил хагасын хугацаанд YouTube дээр нэг 11 сая хандлттай болсон байна л да. Тэгээ үгнүүд үгний дууныхаа үг аялгуунсан маш гоё санагддаг. Тэгээ гоё энэ дууныхаа талаар гоё түүхээс наваацдаг гоё сонирхолтой түүх яаж бүтөө юу болов? Плюсын хувьд би чинь 24 онд Хятад руу одоо олон ангид кинонд явж ирсэн. Хятадын олон ангид кинонд. Тэгээ эндээсээ про бөгөөд шалгалт өгөөд тэгээд одоо шалгагдаад тэнцээд кинонд явсан. Тэгээ 4 сарын хугацаанд Хятадд кинонтой байжгаад Монголд нэг 7 сард ирсэн. 7 сарын хугацаанд яг ирээд 1 сар байж байгаа над руу видео колоор залгаж орж ирээд. За юу яая. Хоёлаа Хятадд амьдрья гэлдэг байхгүй. Яалаа ингээд очиод уран бүтээлээ тэндээ гоё бай. Амьдарч үзье. Залуу хүмүүс гээл битэр чинь. Би чи шууд хөөрөл за тгий гээл. Тэгээ шууд 8 сарын 1-ний тикт аваал. Хятад руу битэр чинь гангаад энд очсон байсан. Тэгээд би чи араас нь очивол. Тэгээд тэнд цаа чи нэг юм 3 өрөө байрмаар ингээл гоё туристлал ингээл тэндээ амьдардаг. Тэгээ би чи очивол нэг өрөөг юм студиудээр тогтчулсан. Тэгээд за ер нь бол энд гоё амьдрах юм байна. Дуугаа хийх юм байна гэд. Тэгээ битэр чи тэнд ерөөс удалгүй л блюсийн ихний одоо хэсгийн бадагтай дахилттай гангаа хийсэн байсан. Тэгэл за энэ дээр орох уу гэл энэ дуун дээр орох уу гэхээр би чинь уухантаас тэгэл үг тгийл та гэл ер нь бол шууд орсон. Тэгээд ер нь бол нэг удаан хугацаанд чигээгүй дээ. Бараг нэг 30 минут цагийн хугацаанд ч юм уу ер нь бол хийсэн. Тэгээд за энэ дуун дээр яаж ормоор байна гэж бид хоёр чинь ярилцаалтай. За ингэж явъя, ингэж дуулъя, ингэж үгээ бичье гэл. Тэгээд гангаа ч нөгөө галтгоонд хоол хийж исэн. Тэгээд за чи болцоод хэлээрэй гэд. Тэгээд би ч бас янз янзэр үзэж байгаа шүү. За 2 дугаар дээр яаж орох вэ гэл. Тэгээд ер нь бол эхлээд өгүүлж үтсэн. Тэгээд өглөөд ерөөсөө болохгүйсэн. Нэг л наадахгүй. Нэг надад ерөөсөө юм тоохгүй санагдаад болдгоо. За ер нь дуулаад үзчихье гэл. Тэгээд ер нь янз янзэр дуулж үзэж байгаа. Тэгээд гангааг дуудаад. За одоо нэг сонсдог гэдгсэн чинь над руу хараад нэг юм тохиолтой. За гоё болчих гээд. Тэгээд цаа чи микс мастер хийгээл. Ер нь тэгээд шууд битэр нэг жижиг камертай байсан нэг юм логны камертай. Тэгээд хоёулаа нэг камертай. Тэгээд тэрүүрээ зөвөр өдөр тутмын амьдралаа ингэ бичдэг. Тэгээд би үнийгээ бичдэг байсан. Тэгээд дүрсүүдээ цуглуулж байгаа. За гарч дүрсээ авъя гэл. Цацгуу цацъя гэл. Тэгээд ер нь бол айгүй гоё дурсамж ер нь бол плюсийн хийсэн. Одоо дурсамж айгүй миний амьдралд бас одоо хизээч мартагдшгүй бас нэг гоё дурсамж юм болоо. Тийм. Тэгж бүтсэн. Я харахгүй зөв асуултаа асууж. Энэ бүр үнэхээр бүтсэн түүхэн их гоё юм биш үү? Тэ? Шууд за илүү тэ найз зүгээр видео хаалцсан чинь хүрээд ирсэн өөтгөн тэ. Өө тгий тэ. Шууд хурж ирээл очоо идсэн чинь шууд нэг студ байждаг. Хойлоо нэг дуу тгий тэ. Байждаг айгүй гоё бас нөхөрлөл. Тэгээд ч би манай найз над руу гинт залхуул одоо за ээжтэй найз. Би ч жоох амьдралтай ч хэлээ. Юу үлээ гээл тэ. Тэгэнд яг шууд ер нь тэгээ баг энэ дуу бүр бүтгэж ёстой ч байж тэ. Ингээд харахад тэгээд бүтсний дараах мэдрэмж бас тэгээд ямар байв те. Хүмүүсийг хүлээж авсан сэтгэлүүд ямар мэдрэмж үү? Анх удаага нэг тим дуу хийгээд за тэгээд бас гангаачаас олон жил хөдөлмөрлөсөн хөгжим хийсэн. Тэгээд бас тим үнтэй хамтарч бас одоо ингээд дуугаа хийн гэдэг бол бас том завшаал шүү дээ. Тэгээд найз шилээ те хэдийн найз шилээ. Тэгээд ер нь бол цацаал ихэлсэн нэг хоногийн дотор тэгэл 100,000 үзэлт авч эхлээл. 1-2 хоногийн дотор. Тэгэл би чинь
Заастай. Болчих орчих. Тэр нь бол гоё явах нэ ч юм уу те. Энэ дуу айгуу гоё цаашаа явах нэ. Хүмүүст гоё хүрэх нэ гэл. Тэгээ ер нь одоо хүртэл одоо ингээл 10 сая хандлттай болцсон байна. Тэгээд ер нь бол Гангагийн хувьд ч тийм байдаг бах. Миний хувьд ч ер нь одоо миний амьдралдаа бас хийсэн магадгүй одоо цааш юу болохыг мэдэхгүй ч үлээ одоогийн хувьд хамгийн гоё уран бүтээл юм болов. Миний хувьд бол хамгийн дуртай дуу. Би өөрөө ч ер нь баг өдөрт баг тэгэл 1-2-оос 3 мөр ч юм уу сонсдог. Ягаад ч юм. Тэгж орцсон байх. Өөрөө хүртэл доондоо ороо тий. Би нэг ер нь бол гоё. Энэ нэг дууг нь ярьж байгаа юм чинь дууныхаа нэг яг жагийн хэсгээс нэг энэ өгнүүдийн нутгийг асуух гээд. За нэг энэ нэг хэсэг байна. 3-гээ чамайг сансан, 4-гээд мартаг хүссэн, 5:30-д дүүр зайсан, чамгүй өдрөд хаанхуу байсан гэд. За энэ нэг болсон явд өөрөөсөө ингэж сэтгэлж авсан уу эсвэл яг зүгээр л нэг гоё тухай удаа мэдэрч яагаад. За ер нь бол за яг болсон явдал гэх юм уу? Тийм. Тэгэл Гангаатай бас ярилцсан л да. Юу гэж дуулах вэ? Юу гэж дуулмаар байна гэл. За би ер нь ингээд яг нэг хитрхи нууц юм ба бас яриад явах уу. Гэтэ ер нь бол болсон явдал. Тэгээд Гангаач гэсэн за ингээд дуулчих юм шүү. Ингээд хоорондоо ярилцаал. Тэгээд одоо хүнд хайртай болоод тэгээд магадгүй тэгэл одоо хорвоо ертөнцийн жам арч гэх юм уу мэдэхгүй ингээд нэг амьдралын шаардлага одоо ингээд мэдэхгүй. Тэгээд нэг юм сална шүү хүмүүс. Салдаг мэдээж тэ хоёр тийш болдог. Тэгэл санснаа дуулсан. Ийм сандгаа дуулсан. Тэгээд шүн одоо тэгэл ялцчихгүй 3 цагийн үед нойр нь хөрөхгүй. Тэгэл нэг юм бүх дурсамжнуудад нь харагдаал. Тэгэл ер нь бол толгооноос гарахгүй одоо 24-д олоо тий. Тэгэл шүн унтахгүй тэгэл санаал за мартыг гээл тий. Би ер нь яагаад ингэ шаналаад байгаа юм. За мартах хэрэгтэй байна байлээ гээл. Тэгээд тэгжсэн үүр цайсан. Тэгэл үүр цайхад нойр хөрсөн. Тэгэл нэг тийм ер нь бол яг хүний амьдралд бас байдаг л уус яг хүн болгонд л тохиолддог байна уу байсаарч байна уу. Байсаарч байх бах тий. Тэгэл хайртай хүний санана гэдэг чинь бас ер нь хэцүү шүү дээ. Тийм. Тэгээ дууссан болоо гэж бодохоорс дуусаагүй бас тэгэхээр хаяахан бас орж ирэх юм. Тийм. Хамт шаргалцсан хүмүүс ярьдаг тэгээд. Ер нь манай одоо залуучууд ч айгүй их тийм шархалсан хүмүүс бас байна тий. Тэгээд тэгээ ер нь тэр хэсгийг тэгэл зориулсан да. Тэгээд одоо бол тэгээд зүгээр тохоо үеийн мэдрэмж байсан. Одоо бол тэгэл гоё санах байтугай одоо завгүй байна шүү дээ. Завгүй хөтөлөө юмэрэн. Санахаас илүү одоо тэгээ санаа левел одоо тэгээ тийм шүү дээ. Тэгээд гацаал байна шүү дээ. Тэгээ энд бас үргэлжлүүлээд бас бүтээлүүд байгаа. Тэгээ 18 тэгээ Гүмэнасаа эдэргээ те. Эдгээр дуунуудын талаар бас гоё ярилцъя те. 18-ийн хувьд бол бас бит хоёр яг тухайн үед одоо Монголд 7 сард энд уулзаж таарад наадмын үед таарч байсан юм болов. Наадмын үеэр таарад. Тэгэл хөш чаагийг гэлдэг. Тэг. Яасан гэдэг чинь нэг юм дуу байна гэл. Орох уу энэ дээр гэл. За орё гэл. Тэгээ шууд студи руу яваал бичүүлээд тэгээд бас цаачи ихний хэсгээ дуулсан байсан. За ч хоёр дээр нь орчих гэл. Тэгээд эвүүр дуулах байлаа. За ингээд дуулъя гэл. Ярилцж агаад. За тэгээд шууд хоолонд ороод бас нөгөө нэг камертай. Тэгээд Монголд байсан хугацаанд ингээ ер нь ингээл тухайн үед чинь зүгээр л ингээ яагаад ч юм бичээл яваад идэгс. Влог энэ влогч биш. Зүгээр яагаад ч юм хэрэг болох бах дүрсчүүлээл амьдралын өдөр тутмын амьдралаа бичээл яваадсан. Тэгээл тэр дүрснүүдэд сайн ингэж сонгож авч агаад тэгээ шууд эвлүүлээл. За цацх уу. За цацыг гэл. Тэгээ 18 гэдэг дууг бас 18 бас миний хувьд бас айгуу гоё. Гоё дуу дурсамжтай. Ер нь лаг дуу гэх юм уу? Хүмүүс одоо зарим нь бас мэдгүй магадгүй л ах. Гэхдээ ер нь мэддэг хэдэн нь бол айгуу гоё дуртай хүлээж авдаг 18 чинь бас гоё дуу шүү. Та хоёрын бас гоё дуу гэл хүмүүсээс тэгдэг. Тэгээд ер нь бол тэгээд энэ завшааныг бас далимдуулаад хэлэхэд Гангаада бас баярлаа гэдгээ лээ. Магадгүй тэгэл бас бид хоёр хэдийн нөхөрсөн ч гэлээ. Бас ингээд нэг юм уран бүтээл хамтраал ингээд дуу муу хийхгүй байсан байх. Тэгээд тийм завшаан тохиолдсон. Гангаад бас баярлаа гэдгээ хэлье. Одоо Гүмэнасаа энэ талаар. Гүмэнасаа бол бас хятад байхтай байсан. Хятад байхтаа хийгээд тэг нэг юм хоёлын иймэрхүү дуу өгдөг гэл. За ямар хуу гэдэг нэг Япон хэм маягт ер нь уучлаарай гэдэг үг олон янзаар олон одоо улсын хэлээр ч юм уу уучлаарай гэдэг нэртэй шүү дээ.
Тэгээд ер нь олон янзаар уучлаарай гэдэг үг яаж хэлэх үү гээл. Тэгээд олон улсын хэлээр мэлэр ч юм уу хэлж үзье гэл. Тэгээд Японоор би нэг юу ч зүгээр нэг монголоор үг битээр биччихээд монголоор бичээ нэг Япон хэлтэй найз руугаа за энийг орчуулаад тах гэдэг. Тэгээд шууд орчуулаад руу явуулсан. Тэгээд би чи яг тэр тухайд яг ийм өгүүлж таарад. Тэгээд 2 дугаар рад дээр чи өгүүлчих гэдэг. Тэгээд шууд Япон хэлийг мэдэхгүй байж шууд зүгээр харж байгаа л шууд хоолойд орцсон байхгүй. Тэгээд шууд өглөөл гэсэн. Тэгээд нэг юм нэг л бичсэн баг баг. Нэг бичээл за энийг авчих. За авчих гэл. Тэгээд шууд гомны сая чинь бас айгуу гоё хурдан хугацаанд гоё бүтсэн дөө. Тэгээд Японоор өгүүлж мөгүүлж бас үтсээ. Тэгээд бас сонирхолтой юм байна. Хүмүүсийн комент хийрээс Японоор ингэ өгдөг ингэсэн. Манай ах чинь нөгөө нэг одоо Японд 10 хэдэн жил болсон байдаг байхгүй. Тэгээд би чи ах руугаа ингээд уг нь явуулаад ахаа ингэ орчуулах ах завгүй байж таараад миний дуудлагыг чи аваагүй. Тэгээд дараа нь дууг сонсчоод хиллэгч айгу зөв гоё байна. Яг хөө зарим нэг жоохон утгын алдаа байна. Тэгтээ хиллэг дуудлах чи айгу гоё юм. Тэгээд ер нь болж ийн гэлтгс тэгэл за баярлалаа гэл. Болж ийн. Коммуни сая бол бас гоё дуу. Тэгээд бид хоёр яг тэнд нэг клип чүүлээ дүрчүүлээгээд амжаагүй тэг нааш өрөөд ирсэн. Тэгэл энд ирээд ер нь жоохон аль талдаа ингээл завгүй болол ажиллаа гэл бас тэгээс дүрчүүлж амжаагүй тэгээд цацсан. Тэгээд ямар ч цацсан. Бас нэг гангагийн нэг цомгийнхан дуу болж плюс 18 коммуни сая ер нь цомгийнхан дуунууд болсон. Тэгээд тийм байна. Тэгээ. Одоо тэгэхээр бас Жагигийн хувьд бас ер нь ингээд шин дуу хийх процесс чинь хэрхэн хилдэг вэ? Тэгээ ер нь ингээд хизээгээр бас ер нь уран бүтээлүүд рүүгээ шамдаж байна те. Энэ талаас бас ярилцъя те. За одоо шин дуу би ер нь бол нэлээд хэдэн дуунууд хийсэн байгаа. Тий, солоож байна, хүнтэй хамтарсан ч байна. Тэгээд одоо ер нь энэ гоё юм ногоорсон байгаа дээр энэ зунаас ер нь ингээд гоё цацаад эхлэе гэж бодоод байгаа. Тэгээ ер нь би ч бас одоо анх айгүй юм таг одоо тий юу ч мэдлэггүй байсан. Дуу яаж бүтдэг, яаж хийдэг, гайда яаж гаргадаг, флоу яаж гаргах, үгээ яаж бичих үү, сүүл холболт гээл. Тэгээ ер нь бол найзаасаа бас их суралцсан. Тэгээ ер нь тэгээд бас өөрөө ч тэгээд би бас одоо ганцаараа ч юм уу гэртээ ер нь байга ай сонсоол гэж идэг. Бит сонсоол одоо YouTube-ээс ч юм уу. Тэгэл ай сонсоол тэгэл тэргээ зүгээр тэгэл чивчээрээ ингээд сонсоол тэгээ энд яаж дуулжлах уу гэл тэгээд тэр аяа хадгалаад авчдаг. Тэгэл тэрэн дээр студ дээр очиж шууд хооланд ороод ер нь яг тэгж зарчмаар явдаг. Ер нь бол тийм тэгээ одоо ямарчсан хитэн дуунууд бол соло дуунууд хийцэн баг. Соло хамтарсан дуунууд тэгээ одоо гоё уран бүтээлээ цацаад явна да гэж бодчих. Тэгвэл ер нь энэ зундаа ер нь маш ойрхон хугацаанаас эхлээд ер нь Жагигийнхаа удахгүй шин дуунуудыг сонсоод эмороод тэгээ явж яах нэ гэж энэ бодогдож байна да. Эсвэл дөргөөд тий. Асаад тэгээ ер нь бол тэгх баха. Итгэлтэй шүү чаа гэж итгэлтэй биш. Би чамд итгэж байна надад минь. Би эндээс бас нэг асуухт юу вэ? Одоо залуу артист байхад ер нь хамгийн их одоо тулгарддаг хамгийн хэцүү санагддаг зүйл нь бас юу гэдэг. Тэр бүх бэрхшээлүүдийг бас хэрхэн даван туулсаар ер нь явж гин тий. Хамгийн их тус болсон зүйл бас юу вэ? Тий даван туулахад ч юм уу тий. За залуу артист яг гэдэг би ч бас тэгэл бас дөнгөж хэдхэн 2хан жил мэл болж байгаа шүү дээ. Ер нь дуулж эхлээд. Тэгээд яг нэг тулгарх юм асуудал хэцүү зүйлэл ер нь байхгүй дээ гайгүй. Тэгэл одоо уусаа манай үеийн залуучууд ч уусаа бүгд л одоо яг лаг гоё дуу их хийгээд тэгэл гоё ер нь яг гоёг эхлээ явж шít гоё карьер нь гоё эхлээл нэг юм гоё явж байгаа. Тэгээд ер нь бол нэг тулгараал нэг хэцүү байгаад байгаа юм байхгүй. Гэхдээ ялтчгүй одоо уран бүтээлээ гоё болгохын тулд чанартай болгохын тулд илүү одоо нэг юм шаналх юм байна л да. Энийг яаж гоё гаргах вэ? Яаж гоё уран бүтээлийг хүмүүст хүргэх вэ? Тэгээ би өөрөөсөө яаж гоё чин сэтгэлээсээ гоё дуулах вэ ч юм уу. Чин сэтгэлээсээ яг уран бүтээл хийх вэ гэдэг талаасаа чанар талаасаа ер нь жоохон айгүйх юм боддог гэх юм уу. Айгүй амархан бас зүйл биш шүү дээ. Одоо сая яах вэ ингээд айгүй амарх юм санагдсан байж магадгүй л дээ. Гэхдээ ер нь яг ингээд уран бүтээл хийхин хувьд би ч одоо дууга бас ингээд чанартай сонсгоох, мэдээж чанартай сонсгох, мэдээж чанартай үгчих, чанартай гоё юм аялгаутай мелодитэй ч юм байх учраас тэрэн дээр л жоохон одоо хувийн шалтгаанаас ч юм уу хувьдаа жоохон асуудал жоохон тийм байд. Тэрнээс бол бусад хүмүүсээс одоо шалтгаалж нөлөөлсөн юм бол асуудал тийм болж ер нь байхгүй. Тийм айгүй гоё шүү дээ би нэгээ ингээл
дэмжээл явна. Тийм би ч бас тэгээд бас зөндөө олон хүмүүстэй танилцаал явж байна те. Уран бүтээл талаас артист талаас ч юм уу. Тийм учраас бас ингээл зарим гоё дэмжин. Өө тэр чинь гоё одоо ингэж тэгэл. Одоо дараагийн дуу үзээ гэл. Хүмүүс нэрээ одоо айгүй их тийм дуу асууж байгаа. Хүүе дуугаа яваа. Дуу чинь хүлээгээл байгаа шүү гээл те. За одоохон би хүлээгээл байгаа шүү. Тийм амархан биш шүү. Бас ийм амархан шууд дуугацал. За нэг дуу чидаа гэл. Тэр чаас мэдээж гоё мьюзик видеотой цацмаар байна тий. Тийм учраас бас эн чинь цаг хугацаа орно. За мэдээж хөрөнгө мөнгө орно. Тийм учраас бас хичээж л байна да. Тэгээд ямар ч байсан гоё хичээгээ явж явах болох байлгүй дээ гэж боддоо шүү дээ. Манай энэ терминалд бас нэг юм хүч байдаг. Яг үндэ. Тэрний юу гэхээр яг манай энэ терминал дээр орж ирсэн зочид маань яг би яг ийм хийнэ гэд хэлсэн зүйл нь биелчээд биелснийхаа дараа орж ирээд нэрээ тэр үед танаад орж ирээд би ингэж хэлсэн чинь бэлдсэн одоо байгаа юм биш гэж хэлдэг. Тэгэхээр ер нь жаагийн хувьд одоо ирэх одоо 3-5 жил за эсвэл бүр ойрын одоо 1 жил энэ жилдээ дараа жилдээ гэх нэг юм ойрын хугацаанд ч юм уу те ямархуу бүтээлүүдийг гаргачихсан нийт үзэгч нар сонсогч нартай хүрчихсэн тэгээ ямар төвшөнд очсон байна вэ гэж харж байна. 3-5 жил ойрын. Тэ. За мэдээж одоо яг гоё одоо явж байгаа хөгжим талаасаа эхлэе. За хөгжим талаас бол 3-5 жилийн хугацаанд би за мэдээж бас нэг тодорхой хэмжээнд хүмүүсийн хувьд соло дуунуудаараа бас ингээд гоё хүрцэн ч юм уу. Миний хувьд ингээд нилээд бас цомог хэмжээний дуу ингээд гаргацсан. За тийм мэдээж магадгүй тоглолт ярил л та тий. Тоглолт за соло концерт ч юм уу. Бас ингээд хийцэн байх болов ер нь тодорхой хэмжээнд бас нэг олон хүмүүс үзээлтэй. Стаа ингээд би ингээд нэг юм лаг цэнгэлтэх дүүргээд мөрөдж ярихгүй л тий. Ямар ч тодорхой хэмжээнд нэг гоё юм цөөхөнчөөс хамаагүй гоё тоглолтоо хийцэн. За тэгэл мэдээж тоглолтондоо ингээд гоё сэтгэл ханаа. За гоё амьсгаа аваад тодорхой хэмжээнд нэг юм амжилт гаргаж шүү дээ. Тий. Амжилт гаргаж байгаа учраас ямар ч тодорхой хэмжээнд нэг амжилт гаргацсан байх байхаа гэж юу бодож байна. Тэгээ яг жүжигчийн талаасаа ч бас би ч бас тэгээ яг гол мэрэгжил маань гол зүйл маань мэд жүжигч мэрэгжил тийм учраас бас жүжигчийн талаасаа бас гоё уран бүтээлд оролцсон. Ер нь тэгээд за тэгээ уусаа нас ч явж энэ дөө миний. Би ч одоо яг явж ийн ч гэжтэй тэгэл ер нь 30 хүрэх гээл яваад арай ч болоогүй шүү 4-5 жил яваад энд хийж бүтээдэг нас шүү дээ одоо. Яг хийж байгаа нас тийм учраас одоо яг карьерээ хөөгөл явж ин да ер нь. Илүү дутуу ингээд юмд нэг сатаарахгүйгээр тий ер нь бол карьер гэдэг зүйлээ л одоо ямар ч нэг тодорхой хэмжээний амжилт гаргацсан байх байх гэж бодож байна. За хэдүүлээ тэгвэл яг ингээд ирлээд хэлчих надад айгүй гоё байлгамаар нь бодтой болгоё. За яг 3-ыг нэрлэе. За 1 уран бүтээлүүдээрээ хүмүүст хүрсэн байна соло. За 2-т тоглолтоо хийсэн байна. За 3-т мэдээж ирээ цом гарах юм шиг. Тий. За тэгээд 4-т нь болохоор ер нь юу юм бэ? Бид кино тоглоно. Эсрэг дүрээрээ тоглолцсон байгаа. Яг гоё хүмүүст хүрсэн. Амжихан миний бас дотор бодож явдаг зүйл шүү дээ. Эсрэг гоё дүр дээр орохыг яг бас мөрөөддөг тий. За үдж байгаа үзэгчд маань бол тийм дүрлээр тоглохыг хүсдэг гэж байна шүү. Одоо ерөөсөө бит хоёр гэрчилж जैन те. Энэ бол биелнэ. Тэ. Баярлаа. Биелэг нь бол би мэдэж байна. Тэгээ энэ терминалын бас айгу би өөрөө ч гэсэн бас гайхсан. Ингээд хэдий дуудаа юм зүйл тохиолцсон байхгүй. Ингээ би яг жилийн өмнө 2 жилийн өмнө танад орж исэн гэсэн хүмүүс орж ирж исэн байхгүй наа. Тэгсэн чинь биэлцсэн. Болцсон шүү дээ. Болцсон. Тэгээ ер нь л бараг жилийн дараа ингээл бараг тэх бахтаа гэж бодсон зүйлээ жилийн дараа хийсэн шүү дээ гэдэг. Тэгээ жилийн дараа бүтцэн байх магадaltaй. Тэгээ тийм учраас би зориуд яг энэ дотор сууж байгаа жаагаараа ингээд за яг одоо амаар хэлчихье. Энэ хүчтэй шүү. Юм байдаг шүү тий. Аавра бай шүү. Тий энд аавра байгаа шүү. Энд ингээд амжилтын аавра ер нь манай терминал дотор их байдаг. Надад айгу гой санагдаж байна. Тий заавал болно. Би мэдэж байна. Ер нь айгу гой санагдаж шүү. Тий. Биелэх бах. Тэгээд бас баярлаа. Тий. Уусаа хүний амнаас гарсан үг ч юм уу одоо юу гэдэг мэдэрч байгаа мэдрэмж. Одоо яад ч юм биелдэг гэж би боддог байхгүй. Би нүдэн дээр төсөөлт юм. Нэг юм ярьчих. Энэ айгу гоё. Хүн ингээд одоо нүдэндээ төсөөлдөө штэ. За яг би яг тэр өдөр тийм юм хийсэн байх бах. Тэдэн жилийн дараа. Яг тухайн үед би одоо хөгжим хийгээгүй байх үедээ, дуулж үзээгүй байх үедээ, дуу хийгээгүй байх үедээ би ингээд олон хүмүүсийн дунд тайзан дээр гарцсан.
За ингээд дуулж ин даа ч юм уу гэж зүгээр ингээд төсөөлөл өгдөг гэсэн яад ч юм. Ингээл нүдэнд харагдаал өгдөг гэсэн. Тэгэл орой унтахтаа ингээл нүдээ нэл унтах гэж хахад яалч нүдэнд харагддаг гэсэн. Тэгэл биелцэн. Тийм. Олон хүмүүсийн нүдэн дээр олон хүмүүсийн дунд тайз нар гараад дуулж үтсэн. Тийм. Ингээ би бас боддог. Яг ингээл хүний төсөөлсөн зүйл эцэг нэгэн цагт цаг хугацаатай шүү дээ мэдээж. Биелдэг байхаа гэж боддог. Тэгэл ер нь дотор аягүй их зүйлийг төсөөлдөг. За би ер нь ингээд гоё ингэж юм да. За юмд орсон явж юм да гэл ингээд төсөөлдөг. Терминалд сууж ингэж төсөөлсөн. Терминалд сууж ингэж ер нь төсөөлсөн шүү. Гэхдээ нэрээ. Тэг яг терминалд бас ингээд ярьцлага өгөө сууж юм да гэж бас би ч бас 90 гаргийн ингээл одоо нэвтрүүлэгт нэх оролцоод байдаггүй. Тэгээ яг хуу цөөхөн. Тийм учраас бас хүний ингээд амнаас гарсан зүйл болон мэдрэмж за тэгээ төсөөлөл биелдэг. Амнаас гарсан үг хүртэл үг хүртэл ямар хүчтэй байлаа гэдэг шиг шүү дээ. Ялангуяа дуу идэв бол бүр сайн мэдж байгаа те. Хүнийг яаж тэр дуугаар хөтлөж юм те. Тэр хэсэггүй хугацаанд зүгээрээс үнэл дуу сонсвол гинтэн. Ер нь хөгжимгүйгээр тэгэл одоо юу гэдэг лээ хөгжимгүйгээр одоо хүн төрлөختөд амьдрах юм бол би бинийгээ одоо ингээ халаад дууснаа гэдэг шиг. Ер нь хөгжим гэдэг зүйл чинь одоо урлаг за урлагаар нь томоор нь ярихад бол урлаггүйгээр бол хүн төрлөختөн эцээч сайхан одоо ямар аз жаргалтайгаар амьдрахгүй байх гэж би боддیں۔ Ер нь тэгэхээр бас урлагийг одоо ингээ сонгоод хичээгээд ингээ бүр ингээ амбие зориулаа явж байгаа учраас ер нь одоо айгүйх өмөрнөө бас зарим хүмүүс тэгэл танаа урлагийнхан гэлдэгдэн шүү дээ. Гэхдээ одоо өмөрөд хэлэхэд бол урлаггүйгээр хэдүүлээ яаж амьдрах юм бэ те. Ийм гоё соёнгигээр үлэх зүйлгүйгээр яаж амьдрах юм бэ гэж бас би хэлмээр өгдөг. Тийм бас өмөр өгдөг тийм. Бидний бас нөгөө нэг эфирийн цаг дуусч байгаа юм байна. Тэгээд хэрвээ бит хоёрын бас нөгөө асуугаагүй тэгээд орж ирээд хэлмээрсэн зүйл байгаа бол хэлж болно. За яг хэлмээрсэн ч гэж одоо юу байх те. Тэгэл ямар ч байсан залуу хүмүүс одоо би бинийгээ гоё ер нь хайрлал гэж бодож байна тийм. Уусаа хэдл хороо дээр нэг л удаа амьдарч байгаа учраас би бинийгээ хайрлая. Уусаа одоо хэдий үзэн ядлаа гэд би бинийгээ буруутгалаа гэд одоо хэдүүлээ хаа болтгоо те. Нэг л гариг дээр нэг дэлхий дээр амьдарч байгаа учраас би бинийгээ үзэн ядаад үгүйсгээд алж ядаад явах те. Тийм учраас би бинийгээ хайрлая. Тэгэл манай ингээд залуу хүмүүс ялангуяа хорвоогоос ингээд айгүй эрт ингээл явж шít. Тийм учраас би бинийгээ одоо зүгээр хайрлая гэж бодож байна. Тэгээд би биндээ хайртайгаарай л гэж хэлье да. За баярлалаа. Өнөөдрийн зочноор Жаги байлаа. Тэгээд ирээдүйн уран бүтээл за тэгээд өнөөдрийн бас те энэ жил ч бас нөө гал морин жил гарцсан байна. Тэгээд гал шиг дүрлцэж морь шиг давхаарай гэж хүсье. За баярлалаа. Тэгээд ямар ч сан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа. Тэгээд бас ингээд хэлж чадаагүй ярьж чадаагүй юмуд бас магадгүй зөндөө байсан баг. Тэгээд ямар ч байсан хамт ярилцсанд та хоёрт бас маш их баярлалаа. За бид эдгээр урилгыг аваад хүрэлцээсэнд баярлалаа. За амжилт. За ишээ зургаад гарч. За.